Сайн байцгаана уу манайхаа. За өнөөдөр хэдүүлээ Ариун Оюун Академи шинэ офисыг сонирхцгоё. За манай офис ингээд засвар хийгээд бэлэн болоод одоо орцсон байгаа. Тэгээд өмнө River Garden-ээр байсан бол одоо шинэ офис маань King Tower-ын 130 дугаар байран дээр байгаа шүү. Тэгээд яг уртлын орцоор нь ороод тэгээд орцоор ороод зүүн талд байгаа. За ингээд офисор маань ороод манайх нь бол хоёр давхартай. За эхний давхартай болохоор ийм хөөрхөн coffee shop area хийж өгсөн байгаа. Гэтэ coffee shop-аа эхлүүлж амжаагүй байгаа. Гэтэ бүх setup нь бэлэн. Удахгүй энэ гоё coffee moffич мэдэж уух юм гардаг. Team station хийн гэж юу нэл төлөвлөсөн байгаа. За энэ болохоор ингээд манай merch буюу одоо ингээд манай академийн зүгээс одоо зарагддаг тий борлуулалттай ном, дэвтэр, за tote bag, аяга гэд илүү гоё мерчүүдээ энд ер нь тавьж байгаа. Тэгээ энэ сандалнуудыг бид бас яг захиалж хийлгүүлсэн. Тэгээ ер нь бол ингээд нөгөө нэг хинчээний компьютер тавиад, кофе уугаад гоё амрах боломжтой. Манай хүүхдүүд хаяа энэ доор бууж ирээд ланча энэ ч хийдээд байдаг. За одоо хэдүүлээ хоёр давхарлуу гарцгаая. За яг ингээ орж ирэхэд манай энэ шат айгуу гоё. Яг ийм чулуун ийм гоё гэрэлцсэн ийм шатаар хийж өгсөн байгаа. За тэгээ энэ ч нэ ийм гоё том чулуун одоо бас хадан хаан хийж өгсөн байгаа. Тэгээд ер нь бол нэг ийм офис руу орохоор яг нэг юм ажил хэрэгч юм корпорацийн ч юм уу тийм мэдрэмж өгөхийг одоо хүсээгүй. Илүү гоё ингээд нэг юм байгальтай ойр бас нэг юм гоё дулаахан мэдрэмж өгөхийг хүссэн. Тэгээд энэ бол энэ хаан бол ер нь айгуу гоё шийдлэлж өгсөн гэж бодож байгаа. Яа, за шатар гарсан ч амсгадчихлаа. Энэ за би та хэдтэй өмнөх влогуудаар яг энэ офисыгоо ингээд бүр ингээд саарлаар нь засвар нь бүр ингээд тий нийл шороо мороо бүр нийл цементтэй утгалцсан багт нь харуулсан л одоо яг ингээд гой дууссан хувилбарлага орсон байна. Ер нь бол манай офис одоо нэг 98% дээр байгаа байхгүй юу? Бас нэг сүүлийн 2% жижиг чимэглэр юмнууд бол дутуу байгаа. За юу ч гэсэн ингээд дээшээ гарангуут энэ бол ингээд манай том одоо заалны хэсэг ер нь лобби гэж ярьдаг. За тэгээ энэ лобби хэсэгт яадаг вэ гэхээр ер нь бол ингээд дөрвөн чигүүрээр хуваагдж байгаа. West wing, East wing, за тэгээд манай галтгоо kitchen хэсэг, за тэгээд powerhouse буюу манай office хэсэг гэж хуваагдж байгаа. За тэгээ яг энэ голын хэсэгт болохоор ийм гоё буудан бид нар бас тусгайлан хийлгүүлсэн байгаа. Тэгээ энэ буудан бол нөгөө нэг хийлгүүлээд яг загварын баталж байхдаа би яг энэ хонхорхоолон л нэг хүн орж сууж чадна гэж бодсон байхгүй одоо 1 2 3 4 хүн суугаал нөгөө талд нь 4 хүн 8 хүн суугах гэж бодсон чинь энэ буудан бүр ингээд айгүй хүн одоо багтаадаг тийм буудан ирсэн. Одоо чинь энэ жижиг хэсэг дээр нь ч гэсэн хүн суучж болно. Ингээд тэгээ манай хүүхдүүд ер нь бол бөөндөө энэ ч айгуу гоё хангаут хийдэг. Яг одоо манай академийн үндсэн зааланд айгуу гоё тохирсон буудан гарч ирсэн байгаа. За би ч одоо нэг удахгүй төрөхөөс өмнө влог хийж амжуулж байгаа болохоор бүр амьсгаад байна. Тэгтээ бичсэн төрөхөөс өмнө энэ влогийг та бүхэндээ хүргэе гэж маш хичээсэн. За одоо хэдүүлээ манай юу руу орцгоё? Ангиуд руу орж харцгаая. За, West Wing буюу хэдүүлээ баруун жигүүр рүү явцгаая. За яг баруун жигүүрт юу байгаа вэ гэхээр хамгийн түрүүлээд юм гоё локер байгаа. За энэ локерууд болохоор бүгдээрээ кодтой тэг хүүхдүүд маань одоо ирээд одоо юу гэдэг 2 3 цагийн сургалтанд сууж байхдаа өөрийнхөө хувийн зүйлийг энэ чиглэлдээ нэгээд маргааштай ирээд авдаг ч юм уу тий. Энэ болохоор манай нөхрийн санаа байсан. Манай нөхөр локер хэрэгтэй. Хүүхдүүд чинь ингээд одоо өнөөдөр ирээд маргааш явахын хооронд хүнд цүнхтэй заавал гэрлүү харах шаардлагагүй үлдээчих болно шүү дээ. Тим орон зай байх хэрэгтэй гэд хийсэн байгаа. Тийг айгүй хөөрхөн шийдэл болсон гэж бодож байна. За энэ болохоор манай өмнөх хэсэгчдийн зургнууд байна. Тэгээд бид нараас ингээд хөтөлбөр бүртээ хөрхөн зураг аваад энд манай Ариун Оюун Академийн гэр бүл гэх юм уу ингээд улам илүү өргөжж байгаа. За ийшээ орцгоо. Энэ болохоор манай Лос Анжелес гэдэг анги байгаа. Тэгээ бид нар ангиудаа бүгдийн юм гоё дэлхийн том хотуудаар нэрлэж өгсөн маа. Тэгвэл манад сураад төгсөөд явах хүүхдүүд маань бүгдээрээ одоо гоё дэлхийн өнцөг булган бүрт суралцах учраас. За энэ анги болохоор ерөөсөө нэлээд юм урт чигээрээ юм анги байгаа. Анги болгондоо ер нь жоох юм гоё тайзны юм подиум хийж өгсөн байгаа. Яг тэгвэл багш нь бас дээрээс нь хараад ярихад илүү тохиромжтой. За тэгээд ангиуд маань болохоор бүгдээрээ юм гоё
бор юм модон юм хавтан хантай тэгэхээр илүү гоё зөөлөн дулаахан мэдрэмж төрүүлж өгч байгаа. Тэгээ том ангиуд учраас яг юм хоёр зурагт. Тэгээ зөндөө их самбарууд байгаа. Тэгээ нэг бол тэн дээр зааж болно, нэг бол ингээд ишээгээ зааж болдог. За энэ ангийн бас нэг гоё юм нь болохоор ишээгээ ийм гоё террастай. Энэ хардаа энэ зүгээр бид нар ингээ үр цацсан байхгүй юу? Үр цацсан чинь бүр ингээд ногоон юм нөгөө нэг хуурамч зүлэг дэвснээс илүү гоё болсон. За манай нөгөө коридорууд ийм гоё бүрэнхийн хантай. Тэгэхээр нэг юм гоё урсаал нэг анги руугаа ингээ ороод байгаа юм шиг тийм мэдрэмж авдаг. За энэ болохоор манай эмхтэй ариун цэврийн өрөө байгаа. За ариун цэврийн өрөөгөө бүр яг орж харуулмаар байна. Нааш ороод ирээрээ. За манай эмхтэй ариун цэврийн өрөө болохоор ийм гоё ногоон обоо юм хан юм пилта энтертэй. За тэгээ ер нь бол ариун цэврийн өрөөнүүдээ юм гоё ариун цэврийн хэрэгсэл яг юм охтуудад те болон хөвгүүдэд хэрэгтэй ойр зүрийн юм бид нар байлгаж өгөхийг хичээдэг. За одоо ингээ ариун цэврийн өрөөнөөс гараад энэ болохоор манай охтуудын хувцас солих өрөө байгаа. За тэгээд ер нь нөгөө өвөл ингээд ирэхээр ч одоо юу гэдэг нь те хүүрчгээ солих, хувцас солих ч юм уу гутлаа солиод гарахад яг бас юм тустай юм гоё орчинг бүрдүүлж өгсөн байгаа. За энэ өрөөг бол одоохондоо арай хэрглэж амжааг байгаа. Ер нь бол өвөл болоод ирэхээр илүү гоё тойлмол тавиад тогтжуулаад өгнө. За энэ болохоор манай Нью-Йорк анги байгаа. Одоохондоо бид нэр жоохон тавилгын склад маягаар ашиглаад байгаа. Гэхдээ энэ өрөө юу болох вэ гэхээр бид нар яг аль бие усны шалгалт авдаг өрөө хийж байгаа. Тэр яг тусдаа яг стандарт хэмжээнийхэн дагуу тавилгуудыг хийнэ гэсэн үг. За энэ болохоор манай COM гэсэн counseling өрөө байгаа. Бид нар маш их одоо ганцаарчилж уулзах юм өрөөнүүд хийж өгсөн байгаа. Энд чинь болохоор ингээ хоёроо ороод бас багштайгаа одоо спикингийн шалгалт өгдөг ч юм уу тий. За энэ ингээ дахиад манай хоёр дахь террас байна. За одоо хідүүлээ нөгөө жигүүрлээ явцгаая. За манай East Wing болохоор бас муу адил локертой. Ер нь бол манад бараг 70-80-аад сурагчдад ингээд ашиглаж болох юм локерууд байгаа. Тэгэхээр энэ онгорхон шүүгэнүүд аягүй хөрхөн нөгөө нэг хелметээ ичдэг хүүхдүүд, суран ч юм уу моциклтай ирдэг хүүхдүүд. За энэ болохоор манай Шанхай Бостой анги гэсэн хоёр анги байгаа. За яагаад хоёр анги вэ гэхээр орж ирээд таад харуулъя. За энэ юу вэ гэхээр ингээд нэг том анги баггүй юу? Ер нь л тэгтээ голоороо ийм хантай одоо хөдөлдөг хантай гэх юм да. Энэ ханыг ингээд тулталны явуулаад энэ ингээд нэг том анги болчихж байгаа. Одоо би энэ жигүрлөө ийшээж ярьж болно, ийшээж ярьж болно. Энэ бол ер нь ингээд бараг 60-70-аад сурагчдыг багтаах боломжтой маш том анги байгаа. За эсвэл энэ одоо ханаа буцаж татаад хоёр анги гоё хуваарлах боломжтой. За дахиад нэг ийм гоё террас. Амар хөөрхөн харагдахгүй нь ингээл хичээлээ хийгээл сууж байгаа л ишээ харангуут ингээл нэг гой ногоон зүлэг ингээл салхинд хийсэл тий. Тэгээ би тий дандаа нөгөө нэг ингээд хашаагаар ингээд одоо хаацсан байгаа. Тэгэхээр одоо энэ оршин суугчдаас ингээд тусгаарлаад энэ бас ингээд яг манай хүүхдүүдэд гараад амрах юм бол бас гой өөрсдийнх нь тэм тухтай орон зайг бүрдүүлж өгсөн байгаа. За тэгээ бүх ангиуд маань AC-тэй. Тэгээд өмнөх офис дээрээ бид нар AC байдгүйсэн байхгүй. Тэгээд ер нь бол зундаа айгу халууцдаг байсан. Тэгээд энэ удаа AC хийж өгсөн болохоор манай хүүхдүүд ихэнхдээ ингээд даарад багшаа даарад байна унтраа гэгээд. Тэгээд сая яг манай зуны ихний ээлж төгсчөөд тэгээд нэг төгсөлтийн хэд хоногийн дараа актен дээрээ буцаж ирчээд багшаа гадуур амар халуун байд юм тий. Энэ тэрнгүүр явахаар халууцаад байна гэсэн тийм хөрх юм ярьсан. Тэгээд актен дээрээ гой сэрүүхэн суусараа тасцсан байлээ. Ер нь бол яг ингээд хичээл хийгээ суухад ямар ч тийм халууцах тийм одоо зовиргүй гой сэрүүхэн суухт бол хүүхдүүд аягүй сайн төвлөрч хичээл хийж чаддаг. За ийшээгээ юу байгаа вэ гэхээр манай хөвгүүдийн нойл байгаа. За хөвгүүдийн нойлоо бас жоохон ганган хийж өгсөн байгаа. Ер нь бол аягүй гоё юм гэгээлэг юм гоё ногоон саарл тийм сафари ой шиг тийм мэдрэмжийг төрүүлэх гэж хийж өгсөн байгаа. За хөвгүүдийн нойлын эсрэг талд болохоор манай хөвгүүдийн бас changing room байгаа. Хувцас солих өрөө.
Одоо үндсэн зааланд маань болохоор маш олон юм ганцаарчилж уулзах өрөөнүүд байгаа. Тэгээд эдгээр маань болохоор бүгдээрээ counseling өрөөнүүд, дээрээ 2, доороо 2. Тэгээд flow гэдэг нэртэй, zen гэдэг нэртэй, mindful гэдэг ганцаарчилж уулзах өрөөнүүд ер нь бол ингээд бас юм дуу тусгаарлагчтай байгаад чухал. Тэгэхээр бид нар юм одоо бараан модон хавтан тэгээ хевсээр ингээд тэгээ бас юм эсгийн хан хийж өгч аягүй сайн тусгаарласан байгаа. Тэгээ юм бараан өнгө чинь ер нь хүнийг бас аягүй амраадаг өнгө байхгүй юу? Яг юм дандаа гэлцэл юм тод байгаа байхгүй. Одоо чинь юм бараан өнгө тавьж хөр хүн бас аягүй сайн амардаг. Тэгэхээр гоё тайвшрангаа ярилцах боломжтой гэсэн. За энэ болохоор манай Лондон анги байгаа. Тэгэхээр энэ дотор бас ингээд жижиг одоо сургалтууд явагдана. Математик ч юм уу те SAT, IELTS гэх мэт юм давталхнууд явагддаг. Энэ болохоор манай Токио гэдэг анги байгаа. Тэгээ энэ болохоор илүү группээр ажиллах тохиромжтой бас team setup-ыг бэлтэж өгсөн. За яг энэ хэсэгт болохоор манай ингээд ганцаарчилж орж суудаг юм өрөөнүүд байгаа. Тэгээ энэ болохоор clarity гэдэг юм жижиг бүүс өрөө байхгүй. Дотор нь ингээд нэг хүүхэд ороод яг эсээгээ бичээ ч юм уу те гэрийн даалгараа хийгээд гой төлрөөд суух боломжтой. Тэгээ clarity, light, гэрэл, zen гэх те яг ийм үгнүүдээр бас ингээд өрөөнүүдээ ингээд гой нэрлсэн байгаа. За энэ болохоор манай reception хэсэг одоо огтож авах хэсэг гэх юм уу те. Тэгэхээр манай хуучин офис дээр яг ийм шохон самбар өгдөөсөн байхгүй. Тэгээ шохон самбар бол манай академик айгүй гоё юм. Одоо яг ингээ орж ирэхэд гоё уур амьсгал бүрдүүлдэг гэсэн учраас энэ шинэ офис дээр бас адилхан хийж өгсөн байгаа. За одоо хэдүүлээ манай галтгоо болон амрах хөрөл орцгоё. За энэ болохоор ингээ манай сурагчдын галтгоо байгаа. За сурагчдын галтгоог бас яг өмнөх офисынхоо юм гоё пич ягаан өнгөөр хийж өгсөн байгаа. Энэ бас айгүй гоё дулаахан өнгө. Бас өмнөх офис маань ер нь уур амьсгал нь маш гоё юусан. Жижигхэн байсан ч гэсэн хүн болгон яг манай академид орж ирээд ингээ уур амьсгал нь ямар гоё юм бэ. Тэгээ манай сурагчид бас уур амьсгал нь айгүй гоё бүрдүүлдэг гэсэн учраас бид тэд бас өмнөх офисоос гоё гоё зүйлсийг ингээ шингээж авсан байгаа. Shoot for the stars гэдэг энэ бас манай өмнөх офис дээр байсан. Энийг аваад ирсэн. За энэ дотор болохоор манай ажилчдын галтгоо бүрэн тоноглогдсон тэгээ бид хэд энэчнээ хоолоо хийгээд ер нь бол энэчнээ идээд овен бүх юм бэлэн байгаа болохоор өдрийн цагаан энэчнээ хийгээд идчихдэг. Одоо энэ болохоор Парис гэдэг дахиад нэг анги байгаа. Тэгээ энэ анги нь болохоор ингээ урагшаага харсан тийм гоё ногоон зүлхний харуулцтай. Энэ болохоор илүү манай gap-ийн анги хичээлдэг. Gap гэдэг нь болохоор манай бүтэн жилийн одоо завсар жил авч байгаа сурагчдад. Тэгэхээр бүтэн жил одоо академид хичээлэх юм чинь галтгоотой ойрхон амрах өрөөтэйгээ ойрхон байх чухал гэж үзээд энэ чинь хийж өгсөн байгаа. За энэ болохоор манай oven гэдэг амралтын өрөө байгаа. За амралтын өрөө маань бол ер нь хүүхдүүд ингээ өөрсдөө орж ирээд гоё амраад тэ хичээл эхлэхийн өмнө жоохон хальтууг хийх бол хальтууг хийгээ ч юм уу тэ. Тиймэрхүү байдлаар ашигладаг. За тэгээд яг энэ өрөөний хажууд болохоор манай сурагчдын террас байгаа. Бороо орсон байгаа болохоор гадаа жоохон нойтон байна. Гэтэ сурагчд маань ийшээгээ ингээ гараад тараа сандалнуудаа авч гараад энэ ч нэг гоё тойрцоогоод юм ярьдаг ч юм уу. Ийм гоё орчин бас байгаа. Тэгэд нэг орж ирээд ийшээ хөрхөн гутлаа хийгээд те нэг ийм гоё суух юм зам авдаг ч юм уу ингээ суугаад хоорондоо энэ ч нэг гоё хүзэр мүзэр тоглоод эсвэл зүгээр ороод хичээлээ хийсэн ч болно. Энэ бол зүгээр манай сурагчдын амралтын өрөө. За энэ хэсэг болохоор манай галтгооны ширээ байгаа. Нийлээ том ширээ болчих болно. Эсвэл хуваагаад группээр ингээд суудсан ч болно. Тэгээд одоо энэ хэсэг бол ингээд бүрэн онгоно. За тэгээд энэ галтгоо манаас бүрэн онгоно. Тэр яаж байгаа гэхээр ингээд нийлээд ер нь бол нэг том юм гоё том орон зай үсгэж байгаа. Тэгэхээр бид нар энэчнээ ч гэсэн ивент хийхээр ер нь бол төлөвлөж ингэж онгорхоо байдлаар хийсэн. Тэр энэчээ гоё хоол хийж байгаа. Энэчээ зарим нь хоолоо бэлдээд тийшээ ороод идэж байгаа ч юм уу те. Энэ хэсгийг бас event space байдлаар ашиглах боломжтой. За энийг бас нэрээ ярих гэж байна. Энэ нь болохоор Ecover гэдэг агаар цэвэршүүлэгч байгаа. Тэгээд ер нь бол манай найз бэлгэлсэн. Тэгээд шинэ оффист орж ирээд найздаа маш их баярлалаа. Тэгээд энэ нь болохоор яадаг вэ гэхээр нөгөө нэг юм агаарт байгаа бактери нэг устгах юм бэлээ. Тэгэхээр ингээд олон хүнтэй газар одоо тэ зөндөө их нэм бактерийн агаарт байж байгаа штэ. Тэрийг бүгдийг устгаж цэвэрлэдэг. Тэг ялангуяа өвөл болоод ирэхээр одоо утаатай Монголын орчин ямар илээ тэ. Тэгэхээр тийм үед бол энэ маш хэрэгтэй. Тэг энийг ингээд нөгөө дугуйтай болохоор зөөгөөд аваа явчих болдог. Аль анги руугаа оруулчих болно. Тэгээ одоохондоо л энэ ч тавьсан байгаа. Ер нь одоо олон хичээлтэй олон хүүхдүүдтэй анги руу бол ангид нь оруулаад гоё агаарын цэвэршүүлчихээр хүүхдүүдэд бас
цэвэр агаараар амьсгалж хичээлээ гэдэг чинь бас маш чухал зүйл юм билээ. За одоо хэдүүлээ манай power house буюу манай офисын хэсэг рүү орцгоё. За офисын хэсэг рүү орохоос өмнө нэг ийм юм авсан. Тэгээ манайх энэ офис маань нэлээд том болохоор одоо ийм юм авах шаардлага гардыг байлээ. Энэ бол надад айгүй тийм сонин зүйлээс өмнө бол нэг шалны мод нэг альчууртай бүх юмаа цэвэрлждэг гэсэн чи одоо бүр ингээл те ийм том юм манай үйлчлэгчээс төрж явдаг. Тэгээд энэ надад одоо миний хувьд бол амар том шилжилт байсан. Хамгийн түрүүнд тэнцээ ажилчдын ариун цэвэр өрөө гэж тусдаагаа. За ийм гоё orange aesthetic гарч өгсөн байгаа. Илүү бар нэг юм гоё улаан orange юм fiery aestheticтэй. Тэгээд бэлтан юм гоё өнгөлөг тий. Доошоо юм гоё шалан өнгөлөг, ийшээгээ бас гоё өнгөлөг. Тэгээд ер нь ингээд нойлд ороод нэг гоё тухтай гоё амрах айгуу чухал учраас бүх нойлуудаа айгуу гоё хийж өгөх хичээсэн. За энэ ингээд манай ажилчдын хэсэг байна. Манай офисын хэсэг. Таад өмнөх влогууд үзсэн бол энэ бүр ингээд сав сарлаараа зүгээр л нэг юм хов хоосон талбай байсан чинь одоо ингээд бүх юм нь бэлэн болцсон байна. За энэ болохоор манай ингээд ерөнхий менежерийн өрөө байгаа. Тэгээд айгуу гоё юм өөрийнх нь хүссэн юм burgundy wine red ийм өнгөөр тогтоолж өгсөн байгаа. За ийшээгээ болохоор манай одоо жижиг захирлууд ч юм уу тийм менежерүүдийн бас юм тусдаа ажлын хэсгүүд байгаа. За энэ хэсэгт болохоор бас дахиад нэг анги байгаа. Энэ ангийг болохоор Улаанбаатар гэдэг. За энэ анги маань болохоор бас дахиад нэг 12-оос 15 хүүхдүүд суух боломжтой. Бас SAT, IELTS тийм ээ, математик гэл тиймэрхүү ангиудын бас ингээд нэг анги байгаа. Ийшээгээ бас гоё террас харуулцтай. За энэ болохоор манай засвар хийсэн багийнхан маань бид нарт ингээд зориулж хийж өгсөн. Ер нь бол ингээд нөгөө нэг засрын одоо дуусахын өмнөх явцыг нь бас жоох ингээ хадгалж үлдээгээд тэгээ юм гоё чулуун юм энэ зүгээр баг нахгүй одоо нөгөө нурааж болохгүй баг нь гэхдээ тэрийг ингээ айгу гоё чимгэлцэн чи ингээ selfie хийх боломжтой. Энэ өөрөө болохоор манай склад байгаа. За ийм том складтай болсон. Тэгээ одоо энийг бас арайч зэгцэж дуусаагүй л байна л да. Ер нь бол дахиад бүр зэгцэлнэ. Тэгтэл складтай болсон. Тэгээ одоо манайх чи ингээл ингэдэг байхгүй ингээл ном гээл те хэвлэлтээс гараад ингээл 10 20 хайрцаг хүрээд ирнэ. Дэвтэр гээл 30 40 хайрцаг хүрээд ирнэ. Тэдрээгээ ингээд өмнө баг манай гэрт зарим нь ингээ өрөөндөө бид нар хадгалдаг байсан. Тэгээ манай нөхөр чи энэ хайрцагнуудаа яах гэдэг юм би ажил дээр цай байхгүй гэдэг ингээд өрөөндөө хадгалдаг байсан байхгүй. Гэсэн чи одоо болохоор ингээд юм складтай болсон юм чинь ийшээ гоё хадгална гэж бодож байгаа. За манай офисын одоо хамгийн гоё хэсэг гэх юм бол энэ террас юм болоо. Ийшээгээ бид нар юм урагшаага харсан офисын террастай. За энэ болохоор одоо ингээд бид нар чинь нүүж ороод нэг удаагүй байгаа сар л болсон байгаа. Нэгэн сар гараа. Тэгэхээр энэ ч бол ер нь ингээд гоё зүлгээд ивссэн. Террасны тавилга авч амжааг байгаа. Гэтэ явандаа авах болно. Тэгээд манай ажилчид бас гадаа гарч ирээд гоё амраад тэ агаарлаад юм гоё урагшаа энэ хартаа. Урагшаа харуулсан дээр гоё газ. Гоё уул руу харангаа кофе уугаад хоорондоо ингээ юмаа яриад тэ ланчаа идэх ч юм уу. Бас тийм гоё орчин орон зайн байгаа. За одоо ингээд хэдүүлээ манай өрөөл орцгоё. За манай өрөө ийшээ байгаа. За ийшээ орохоос өмнө энд нэг хурлын өрөө байгаа. За mastermind гэдэг манай хурлын өрөө. За хурлын өрөө болохоор өмнө нас байгаагүй. Тэгээ одоо бид нар ийм гоё хурлын өрөөтэй болсон. Тэгээ энэ хурлын өрөөндөө бол одоо юу гэдэг тийм байгууллагууд хүлээж авах ч юм уу, хүмүүстэй уулзах, эцэг эхчүүдтэй уулзах, багаараа хурлах гэдэг ийм гоё тустай орчинтой болж өгсөн. Тэгээ хурлын өрөө маань одоо энэ чинь ийм том самбартай байхгүй. Тэр энэ чинь одоо нэг 7-8 хүн суучвал үлдсэн энэ бенчэн дээр ингээ суух боломжтой. Тэгээд ийшээгээ ийм онгорхон шилэн хамтай. Тэгэхээр бас аюу амар юм бэл. Энийг ингээ битүүлчт юм уу гэж бодсноо бид нар за шилэнгээр нь хийчих гэсэн чинь одоо та эндээс харах юм бол ингээ бүх офисаа харах боломжтой. Тэгээ ингээ хуралдаад байж идэл хүмүүс орж гарч ирнэ тий. Бас ингээ харах боломжтой аюу амар юм бэлээ. За ингээд миний өрөөлөө орцгоё. Тараа.
Өрөөгөө таханаас нэгж танилцуулмаар юм дээ. Яг бусдын амар танилцуулсан өрөөгөө яхаа мэдгүй болчлоо. За юу ч гэсэн ингээд миний ширээ. За тэгээ урдаа ингээ хоёр сандалтай одоо юу гэдэг эцэг эхчүү ч юм уу багийнхан те сурагчтайгаа яг ингээд илүү тулж ингээд ярмаар байгаа л энэ чэнээс суугаад хэрвээ би арай илүү гой тухтай илүү удаан уулзалт ч юм уу те тим юм хиймээр байгаа л бас гоё ийшээ ингээд суух боломжтой. Тэгээ энэ тавилгуудыг манай нөхөр сонгож өгсөн байгаа. Би нэрээ тавилган дээрээ өөртөө ихтгэлтэй яваал бах юм авсан. Өрөөнийхөө тавилгуудыг нэг өдөр дуусгая гэд. Тэгсэн чинь баахан зохимжгүй тавилга аваад томдуулаад жижигдүүлээ янз бүрийн сони юм авсан. Тэгээ би бүр ингээд сэтгэл санаагаар унаад. Тэгсэн чинь манай нөхөр маргааш нь яваад за хоёлаа бүгдийг солиулъя гэд солиулаад ингээд бүх аягүй гоё хөөрхөн тавилгууд тавьж өгсөн. Тэгээ энэ жишээ нь одоо ингээд яг юм офисын буудан байгаас тийм гоё арьсан. Офисын буудан ч бас айгүй олддгүй юм л шүү дээ. Тэгээд энчэнэ ингээд кофе мофего тавиад ингээ гоё хөдлөгчж болно. Ийшээгээ нэг юм тустай одоо өрөвтэй. За ер нь аль би энд нэг юм нүур буддаг хэсэг гаргасан. Тийм. Энчэнэ юм тустай угаалтуур нүур буддаг хэсэгтэй. Яг тэгэл би одоохондоо нөгөө жирэмсэн байгаа болохоор арайж чадахгүй. Гэхдээ ер нь ингээд би айгүй их ивентүүдэд одоо явдаг. Тэгээд тэгэх болгондоо нүрээ будуулах ч юм уу тийм зүйл байдаг учраас яг мейкап артиста ажил дээрээ дуудаад энэчний будуулчаад явах бол надад айгүй тохиромжтой байсан. Тэгээ мейкап чинь яг нөгөө нэг ийм гэрэл айгүй чухал байдаг. Бараг байгалийн гэрлээс илүү. Тэр ийм гэрэлтэй сетапыг бэлтэж өгсөн байгаа. За энэ болохоор миний ариун цэврийн өрөө. За энэчний ингээ усанд орчиж болдог тий. Яг юм бүрэн ариун цэврийн өрөө хийж өгсөн байгаа. Усанд ороод мейкап хийгээд ивент руу явах ч юм уу. Тийм боломжтой. За энэ болохоор миний унтлахны өрөө байгаа. Яг ажлынхаа өрөөнд дотор унтлахны өрөө хийж өгсөн. Яагаад гэвэл одоо удахгүй төрөж байгаа учраас бас Нирада зориулаад эсвэл том охиндоо Леяда зориулаад бас ингээд амрах орон зай гаргаж өгсөн. За тэгээ энэ ч бас юм шкаф энтертэй. Тэгэхээр одоо юу гэдэг илүү хувцас ч юм уу тийм их юмнуудаа бас хадгалах боломжтой. За миний өрөө бас юм урагшаага террастай байгаа. За би бас ийм том террастай. Тэгээд энэ ч нэ тавилга авч арай амжаагүй байгаа. Тэгээд хамгийн гоё нь энэ ч нөгөө би хүүхдээ салхилуулж болно гэж бодоод байгаа байхгүй юу? Нэраа хүүхдээ айгүй салхилах шаардлагатай байдсан шүү дээ тий. Тэгэхээр энэ ч нэ гоё ингэ салхилуулаад амрах боломжтой ажиллаа ингэ. Тэгээд миний өрөөнд нэг ийм сони юм ургаад байгаа шүү дээ. Террасан дээр нууг нь байгаагүй юм. Одоо юу юм бол нангийн амар байцаа шиг харагдаад байгаа. Амар том далбар навчтай. За ингээд энэ хүрээд манай офисын төхөр өндөрлөж байна. Тэгээд бид энэ оффистоо ер нь бол маш хурдан засвар хийж орсон. Тэгээд энэ жилийн маань айгүй том зорилгын маань нэг байсан. Тэгээд маш том ажлын ард гарсандаа үнэхээр их одоо баярлж байна. Тэгээд баг хамт олноороос маш их бахархаж байна. Тэгээд эцсийн дүнд нь бид нар академиараа маш олон хүүхдүүдийг мөрөөдөлд нь одоо хүргэх гэж ажилдаг. Тэр хүүхдүүдийн амьдралынхаа нэгэн чухал хэсэг болох их сургуульдаа, карьердаа, амьдралдаа амжилттай байхад нь манай академи жоохон ч гэсэн хувь нэмэр оруулахыг хичээдэг. Тэгээд тэр зорилгынхаа хүрээнд ингээд амжилттай бас офисоо томруулаад илүү гоё тухтай тоглох орчинд ингээд хүүхдүүдийнхаа мөрөөдлийг биелүүлэхэд нь туслаж чадгаар баснаас айгүй баяртай байна. Тэгээд та хэд маань таалагдсан баг гэж найдаж байна. Юу ч гэсэн тэгээд офис төрөө төрхөөсөө өмнө амжуулж хийлээ шүү манайхаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.